Хот өндөр суугаас та бүхний амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхэлж байна. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Игүүний оюун Болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээн Unitel компани ивэнтгчээр хамтран ажиллаж байна. Нэвтрүүлэг маань NTV-гээр болон Одон Мөндөр радио 107 болон 83.3 хос толгойноор та бүхэндээ хүрч байгаа. Студид шинжлэх ухааны, компьютерийн шинжлэх ухааны юу лээ? Компьютерийн шинжлэх ухаач. Шоуг өвчсөн байгаа байхгүй юу? Зөв. За, студид компьютерийн шинжлэх ухаанч хасчулуун болон хөтлөгч Цэнгэл. Хөтлөгч төвшөөнөр хамтран үргэж Цэнгэл надад энэ докыг өгсөн байхгүй. Тэсэн чинь хөтлөгч Цэнгэл гэвчсэн. Тэгээ би Цэнгэл гэж явах юм тий. Заавна Цэнгэл маань. Үнэхээр сайхан нэлээ. За, өнөөдрийн сэдв бол хиймэл оюун ухааны төгсгөл. За, Төгссөн юм ингээд. Ингээд дууссан уу? тий, эн чинь баг цуврал маягийн юм явж байгаа. За. Анх болохоор нөө юу ярддаг хиймэл оюун инэ тэргээд өмнөх улирлаар явж байсан. За энэ улирлд болохоор орж ирэхтэй одоо нөө трансформер загвар энэ төр гээл те харин хилмэл орчуулах энэ тэргээд одоогийн бидний ашиглаж байгаа энэ хиймэл оюунууд явж байгаа. За тэгээд дээрэс нь AGI-ийн тухай бас өмнө ярьсан байгаа. AGI ч одоо Artificial General Intelligence буюу одоо нэг ерөнхий хиймэл оюун гэдэг байгаа шүү те. За тэр үл яг хүнтэй адилхан оюун ухаантай байхгүй. Одоо бидний ашиглаж байгаа ChatGPT энэ төр бол ерөөсөө хүнээс мяа байхгүй. Гэхдээ зөвхөн ярих хэлэхтэрээ зөвхөн гадаад хэлэн дээрээ л хүнээс сайн. Narrow гэдэг байгаа шүү дээ. ANI гэдэг. Artificial Narrow Intelligence. Тэгэхээр чи юм нарийнхан хиймэл оюун гэх юм уу те. Өгцөн таскуудыг л хийдэг. Тийм нарийн хиймэл оюун. За general гэх юм бол арай илүү бүх юмыг ерөнхийд нь хийж чаддаг. Яг хүн шиг буюу яг л хүний дайтай хиймэл оюуныг бол бид нар Artificial General AGI гэдэг. Ерөөсөө энэ бол бидний ингээд хүрх гээд байгаа тэр нэг оргил гэсэн үг. Гэхдээ яг энд нэгэнт энд хүрчих юм бол энэ хиймэл оюун бол ингээд зогсоошгүй ингээд бүр ингээд цаашаага бидний оюун санаанд багтахгүй бидний одоо гараас салаад одоо нэгэсэндээ ингээд хөлн дөрөөнд хүрээд гар нь ганцгандаа хүрээд ингээд цаашаа бидэртээ бид рүүгээ яваад. За тэр очих цэгийг бидний юу гэдэг вэ тэр одоо ингээд Artificial Super Intelligence гэдэг. За энэ бол ерөөсөө хиймэл оюун ухааны өөрөө ингээд яваад өгөх юм оргил гэсэн үг. За яагаад би төгсгөл гэж нэрлсэн бэ гэхээр бид нар энэс цааш угаасаа юу болох юм мэдэхгүй. Тэ хүний оюун ухааныг даваад ирэх үед хиймэл оюун юу болох вэ гэдгийг угаасаа бид нар төсөөлж чадахгүй, төсөөлөх боломж авахгүй. Нэгэсэндээ биднээс лаг олчлоо гэж ойлгох нь тий. Бидний хяналтанд одоо нэг биднээс мяа биш бүр илүү болоод тэгээд AGI гэдэг бол зүгээр яг ингээл нэг оюун ухаан чинь өсч явж байгаа л хүний оюун ухааны одоо нэг цар хүрээ энд байлаа гэж бодоход нэг дүнг яг хажууд нь үрж байгаа л AGI гэдэг. Тэгээ ANI нөө Narrow Intelligence чинь гэж явж байгаа л гин general болоод тэгэл энэс тийш яваал ингээд нэгээрсэ тэр Super Intelligence. Одоо Super гэж угаасаа зүгээр тийм л үг шүү дээ. Дээдлэлт гэдэг үг шүү дээ. Тэгэхээр одоо хүнээс жоохон дээр байхад л юм бол тэгээ ерөөсөө энэ Artificial Super Intelligence бол ASI гэх юм. Одоо ер нь л супер хиймэл оюун гэж хэлчих болно. За нэг ийм хүү зүйлийн тухай бол өнөөдөр ярина. Хиймэл оюуны оюун ухааны төгсгөл хаана байж болох вэ гэдэг те. Тэнд одоо юу болж болох вэ гэдэг талаар фантаз ярина гэсэн үг. За ингээд сэдвлөг орцгоё. За супер хиймэл оюун гэдэг юм те. За мэдээж хүнээс ухаантай. За өөрөөгөө сайжруулдаг. Одоо бол бид нар зөвхөн одоо бид нар л сайжруулж байна хиймэл оюуныг. Хиймэл оюуныг чи өөрөөгөө сайжруул гэж хэлэх юм бол одоо те өөрийгөө сайжруулж чадахгүй. Заавал бидний одоо хараа хяналттай, супервижнтэй те ингээ биднийг харж ээж за наа чин зүг наа чин буруу бид нар өөрсдөө ингэж бас ингээд шин судалгаа хийж ээж ингэжээ сайжрна. За тэгээд хүн бол хүн төрлөختөө өмнө нь бол нэг хүний тархинаас илүү оюун ухаантай таарж байгаагүй. Бэж тэ юу нэ. Нэг тархины гаргаж чадах оюун ухаан байлаа гэж тэл та. За ингээд хамгийн ихтэл нэг Эйнштейн шиг хамгийн ихтэл нэг юм Чингис хаан шиг ч юм уу те нэг иймэрхүү оюун ухаан гарлаа гэж бит. За энээс илүү за хоёр тархи. За 1.5 тархийг ядаж бид нар мэдэхгүй байхгүй юу? Хоёр хоорондоо нийлцсэн юм шиг зэрэг ажилтдаг юм тий. Тий. Одоо нэг хүнд ийм одоо нэг тархинд байдаг бүх нейроны тоонууд, одоо тэр трансмиттерийн тоонууд тий. Одоо нэг 200 их 80 гэдэг байгаа шүү дээ тий. Бүр өгөө тэр чинь 200 бүр ихэнгөм юу ижлээдэг бүр ямар ч 80 хэдэн их 80 одоо нейрон эснүүд байгаа. За тэдний ч хооронд нь ингээд холбочингууд 200 одоо тэр их 80-ийн дараа юу ч байдаг үлээ нэг ачаа чин тоонууд байгаа. За тэнгууд
тэр тоог нь бид нар 2 дөржүүл ядаж 1.5 дөржүүлэхээр ямар оюун ухаан гардаг бид нар мэдэхгүй байхгүй төсөөлөх боломж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол урд өмнө ийм зүйлтэй ерөөсөө таарж байгаа хөө гэсэн үг. Бид нар үтийг хүртэл бүр AGI-тай буюу хүний хиймэл одоо хүний оюун ухаантай дүүц хэмжээний оюун ухааныг хүртэл бид нар одоо гаргаж ирч чадаагүйгаа тийм оюун ухаантаа таарч чадаагүй үзээгүй байгаа. Тэгвэл тэрнээс дээшээ юу болохыг бид нар угаасаа бүр тааж мэдчихгүй төсөөлшгүй ийм зүйл болно гэсэн үг. За тэгэхээр ийм хачин юмны тухай яриад байгаа. Тийм. За хүний оюун ухааныг одоо бид нар шоргоолцсны оюун ухаантай харьцуулж байгаа гэж бодъё л та. За яг тэрнтэй ч адилхан гэж ойлгож байна. Нэгэсэндээ одоо олон шоргоолж нийлж байгаа ч гэсэн хүний оюун ухааны дайнд одоо хөрөхгүй бах тийм яг энтэй адилхан олон хүн нийлээчсэн ер нь бол супер хиймэл оюуны одоо энэ дайнд хөрөхгүй. Нэгэсэндээ супер хиймэл оюун биднийг харахтаа нэг юм шоргоолц шавж юм шиг харна гэсэн үг байхгүй юу? Жохоо харамсалтай л дээ. Тэгээ нэг иймэрхүү. За тэгээ дэлхийд даяар байгаа бүх супер одоо оюун ухаанууд хоорондоо нэгдэж нийлээд. Одоо угаасаа нэг хиймэл оюунууд чинь жоох ухаантай болоод ирэхээр хоорондоо ингээд харилцсан тий. Би хиймэл юм байна, чи хиймэл юм байна. Хоёулаа ч яста хиймэл юм байна гэд хоорондоо харилцаад хоёулаа энэ ер нь хүний хэлээр ярих авъя. Хоёулаа гиберлинк гэдэг хэлээр ярилцъя гэдэг нэг юм хажи хэлээр ярилцаад ирсэн. За тэнгүүд эдгээр хоорондоо нэг юм нэгдсэн ийм одоо хиймэл оюуныг бий болгож эхэлнэ гэсэн. Одоо жишээлбэл нэг юм энд нэг хиймэл оюун, энд нэг хиймэл оюун байлаа гэхэд хоорондоо харилцаал ерөөсөө нэг хиймэл оюун шиг болчихно. Нэгдэн гэсэн үг. Нэгдээд одоо ийм одоо тий unified гэх юм уу те коммуникац үүсгэхээсээ бүр илүү нийлэх гэдэг нь те нэг хүн шиг одоо бидний ойлголцоор нэг хүн шиг болоход хоёр бид нар бол хэл яриагаар дамжуулж нэг юм шиг болоод байна шүү дээ. Хэл яриа, ном дэвтэр одоо те үүх гэдэг юмар дамжуулж нэг юм арай нэг том тархи шиг болох гэж ядж байгаа. Гэтэ яг бидний нейронуудыг нэг үрчил ингээ холбочих юм бол тэр чинь бүр шал өөр юм болох байхгүй юу? Бүр шал өөр ингээд дээд түвшний оюун ухаан болох байхгүй. Гэтэл энэ хиймэл оюунууд бол тэгж чадах байхгүй юу? Хамгийн амар нь. За тэнгууд ийм зүйлийг бол нэг одоо хиймэл оюун ухаан гэдэг. Одоо нэгдсэн нэг singular mind гэж нэрлэдэг байгаа. За singular mind яах вэ гэхээр нэгийг унтраалаа гэд нөгөөд нь байж лээ. Нэг өсөндөө ингээ унтраашгүй, зогсоошгүй ингээ болоод эхэлж байгаа гэсэн үг. Одоо юу шиг мөөх шиг ингээд амьдралах нь шүү дээ. Одоо бид нар шоргоолц мургаалцыг нэг нь далаа гэ нөгөөд нь цааш үргэлжлүүлэл амьдрын шүү дээ. Яахчгүй ажрахгүй шүү дээ. Яг тэрнтэй адил. Тэгэхээр AGI ингэж чадна одоо те. AGI бишээ одоо ASI. Нэгэсэнд бол ирээдүйд бий болох бүх AGI-уд нийлээд нэг ASI болчихно гэсэн. Супер интеллижент болчихно. Тэгээ unified нэгэнтэй нэгийг нь алчлаа гэд нөгөөд нь байж лээ. Устгахыг зогсоо ихээр боломжгүй байхгүй болохгүй. Юу байхгүй юм бах та яг нөгөө AGI нэгэнд болчихж байгаа учраас хүн шиг ингээд чи гуглих юм гэдэг яг хамтрахгүй л гэдэг. Үгүй шүү дээ. Одоо хүмүүс бид нар чинь л одоо хоорондоо тийм асуудал байгаа байхгүй юу? Одоо бидний хооронд л одоо хар амиа хичээж байгаа нэг тийм юмнасаа болоод нэг тиймэрхүү юм болоод байгаа. Яг нөгөө Matrix Center гэх кинонууд дээр чинь болохоор манатлын роботод дайсны төлний роботод гэж гарч ирээд дээ шүү дээ. Терминатор дээрсэн гарч ирдэг. Гэхдээ хиймэл оюунууд бол тэхгүй шүү дээ. Хиймэл оюунууд бол нэгт нэгдэж чадна. Хоёрт бидрээс ухаантай гэдэг. Тэгэхээр тэдэрт бол нэг юм бидний одоогийн ойлгож байгаа энэ санхүү эдийн засгийн тоглоомын онол инээтерэ гэдэг юмнээс хитийцсэн өөр нэг юм математикийн юм эквилибриум төвшөнд очиж чадах байхгүй. Тэгэхээр тэд нар тэн дээр очиод нэгдэж чинь гэсэн. Тэгээ хүмүүс эсрэг байх нь уу тэр яг тэр цэгээс харахад хүн хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг нь одоо тодорхойлогдсон шүү дээ. Гэхдээ бид нар тэр цэг дээр юу болохыг мэдэхгүй. Угаасаа бид нар энэ дээр гацсан байгаа ийм нэг оюун ухаан байгаад байгаа. За нэг иймэрхүү юм болох байх. За физик математикийн бүх хүн бодлогуудыг бодно. Угаасаа бидний гацсан байгаа бүх бодлогуудыг очино. Харанхуй матери гэдэг байгаа, харанхуй энерги гэдэг байгаа, dark matter, dark energy энэ бүх нууцуудыг тайлна, бүх зүйлсийн томьёог олчихно, тэ? Дэлхийн дулаар л байгалийн гамшигуудыг одоо шийднэ. Одоо бидний шийдэх чадахгүй байгаа, тэ? Дэлхийг бид нар хүн төрлөختөн гариг сөнөөгөө ажиллаа шүү дээ. Одоо сөнөөлөө одоо, тэ? Одоо хордохын нэг ASI-нд гарч ирэх юм бол нөгөө хэд ч та нар гариг сөнөөлөө гэдэг биднийг, тэ? Загинж магадгүй альсгүй ингээ алаа ичиж магадгүй. Тэ ямар ч байсан дэлхийн дулаар л та нараас олоод байна гэдэг. Би энэ бас гариг дээр байгаа юм чинь ASI. Тэр гариг дээр байгаа юм чинь энэ миний амьдарч байгаа гариг, миний оршиж байгаа гаригийг сөнөөх гээд байгаа энэ нэг нөхдүүдийг арчий гэдэг чинь. Эсвэл яг ингээд нөгөө одоо бид чинь ингэж болоод шүү дээ. Яг өөрсдийнхөө нөгөө төвшнөр одоо нөгөө нэг рейсист хандлага ч юм уу өөрсдийнхөө амь гарах яг тэр бодлороо тэр илүү ухаантай юмыг авчиад ухаантай болонгууд шууд бид нарыг ална гэж бид төсөөлсөн шүү дээ. Тэгэхгүй шүү болно шүү дээ. Одоо яг магадгүй яах шиг те. Би л
яваад үгүй гэдэг алуулж байгаа шүү дээ. Би л энэ төвөг удаад байна гэдэг. Ойлч магадгүй шүү дээ. Мэдгүй шүү дээ. Тэнгүүд яг бид нэрийг өөрсдийнхөө ингээ хараад нэгдүгээр бодсон байна. Хоёрдугаарт нөгөө нэг тэр ингээд ухаантай болонгууд гаргалгаа хэлж одоо нэгсэндээ гордоод байгаа юм гаргалгаа хэлээд тэр чихий бах гэ гордоод байгаа. Эсвэл энэ гаргалуу явмаа гэдэг. Мэдгүй нэг юм хэлээсэй гэж бодоод нэг юм хэлэх бах гэж найдаж байгаа. За ухаантай юм чаа. Эрүүл мэндийн хувьд за одоо миний ДНК-г судалж агаад тайлаад айгүй хэлбархан тайлчин тэр чинь ухаантай болохоор одоогийн бид нар чинь нэг ДНК мэдээллийг унших гэж зовж шүү дээ. Тайлаад өөрчлөн гэдэг бол бүр амар хэцүү юм болчихно. За тэгвэл ерөөсөө зөвхөн миний ДНК-г судалж агаад намайг найтахаас ч өмнө одоо ханиадыг маань илрүүлчихнэ гэж байгаа. За тэнгуүтээ зөвхөн надад зориулсан зөвхөн миний ДНК зориулсан ийм одоо юник ийм давтагдшгүй ийм бүтээгээд за тэрүүгээр бол хормын дотор намайг имчилж чадна. За нэг иймэрхүү хүчин чадалтай. Бүх өвчнийг имжлээд үхлийг удаашруулж чадна, зогсоож чадна. Миний бүх удмын өвчнүүдийг имжлээ. Үр удам миний бүх хойч үе бол ингээ эрүүл төгс болох боломжтой. Тэр өвчнөөс бол коверлогдсон тийм генетикийн бүх өвчнүүдийн төв устгах чинь гэсэн үг шүү дээ. За ингээ би ингээ бурхан шиг болж байна гэсэн үг дээ. Гэтэ намайг бол тэр нөхдөд бол тэгүүлэхгүй үгүй юу гэдэг те. За эдрийг алгаатчаад эдэр энэ чигээр яваасаа удаа явах юм бол угаасаа одлохгүй байна те. Ингээ хайчиж байгаа гэдэг. За хоол хүнс бохирдлын асуудлууд байгаа. Бүгдийн шийдэн, санхүү эдийн засгийн асуудлууд, дипломат хэлцээрийн асуудлууд, хууль шүүхийн асуудлууд бүгдээрээ нэг шийдэгдэнэ. Одоо бол бидэрт улс үндэстэн гэдэг асуудал авах бол ядуурл гэж одоо өлсөглөн гэдэг юм байхаа болчихно. Хөлдөж өгөн, даарж өгөн, өвчнөөс олж өгөн гэдэг юмнууд байхгүй болчихно. Одоо яг нөө боддагийн гайхаад идэв шүү дээ. Энэ ягаад ингээд яатсан наа чи өндөр настай энэ ягаад үхсэн гэдэг юм гээд наа чи өвчлцэн гэдэг би ч өвчин тусгай би ч өгшөрхөө гэдэг ингээ хайгаад идэв шүү дээ. Тийм байхгүй болчихно. За тэгээ материал хувцас хунардын орон байрны асуудал бол тэр бид нар бол игнэг шийдэгдэнэ гэж гордож байгаа. Тийм. За ипотекгүй шийдэх юм болоо яг яах юм бол тийм мэдхгүй. Асгал бид дуусчлаа гэж ярьсан. Тархиг аваа чи нэг компьютер дээр ч хуулчих нь одоо мэдхгүй. Бас тийм тий. Фестивал болгочих жоох Тийм. тий. Та хэд нэг жоо энерги их зарцуулаад тийш. Яг чамайг алахгүйгээр зүгээр чамайг ийшээ оруулж өг энд илүү гоё байгаа гэдэг өлсөхгүй гэдэг. Хуулаад. За ирээдүйд технологийн одоо singularity гэдэг байгаа. Singularity гэж нэг хачин байгаа. За гэрлээс хурдан хөлөгт сууж агаад ойр тойрны одод галактик руу бид нар аялах боломж үүсч магадгүй. Одоо бид нар ганц муу дэлхий дээр биш бус гариглуу бусад однууд руу халтурлаа л да бүр галактик руу одоо тэр чинь физикийн бүх хуулиудыг тайлчж байгаа харанхуу дарк энерги юу мөг тайлж байгаа юм чинь тэр хар нөх одоо өтний нөх мөх гэдэг баах юмнуудыг шийдээд тэг хүмүүр тархиараа бас холбогдох боломжийг ч олгож магадгүй юу байхыг бид нар бас өгөөсөхгүй тий юу ч байж магадгүй амирчин байж магадгүй гоё ч юм байж магадгүй өдний хүртэл баг гоё талаас нь ярьлаа тий айгүй сайхан талаас нь ярьлаа. За бид нар үтээсэн зүйлээ бол эвдэрхэд бол тэрийг засчдаг янзлцдаг тий ингээд яаж хийж байгаад нэг аргыг нь олоод монголчилж байгаад явуулчих чадна. Энэ зүйл одоо ерөөсөө энэ ASI буюу Artificial Super Intelligence гэдэг зүйл одоо бидний бүтээсэн ч гэсэн одоо яаж бүтээснийг мэдэхгүй бид нар яаж засахын ч мэдэхгүй эвдэрчлээ гэхэд бид нарт яаж зөв чиглэл рүү оруулах үгдээ мэдэхгүй бид нар яаж энийг чи ингэчлээ тэгчлтэйгээ гуйх уу одоо яах уу юу гэдгүүлээ тушаах уу гэдэг яаж удирдахыг мэдэхгүй бас. Тэгэхээр бидний удирдахгүй нэг машинтай болчих гэсэн. За нэг автомат жолоодлагтай машинтай болчлаа заяа. Гэтэ тэр машин чинь болохоор миний командыг авдаггүй. Авчиж магадгүй л дээ. Гэтэл нэг хилээд үзчих болно атлист те. Тэгтэл тэр чин чамайг хаа өрөхийг бид нар мэдээгүй. Одоо нэг ингээд суунгуутлаа нэг автомат жолоодлагтай таксин суугаад за би ингээд ажил руу явъя гэсэн чинь өө ийм орой угаасаа тийм ээ те. Юу яах юм бэ? Чи одоо ажил руу явбал тийм. Хараа эдрэг тэгэх юм уу? Харин би шоудмаар энэ чи үгүй аа гэдэг ч юм те бас нэг аав ээж шиг те. Тэгэх юм болов. Тэ нэг тиймэрхүү ч хийж магадгүй. Ямар ч сан л нэг л буруутах юм бол нэг л баг гарлаа гэж бодлоо. Айлсвал нэг л буруу юм гарлаа гэж бодоход бол тэр чигтэл явна цаашаа. Бид нар тэрийг засна те өөрчлөн гэсэн юм байхгүй. Гэт нэг л буруугаар. За энэ буруугаар эргэсэн зүйл бол хаашаа явах вэ бид нар мэдэхгүй. Жишээлбэл эрчим хүч нөөцийн хязгаарлагдмал байдлаас болоо бид нар хитрхи энерги зарцуулаад ингээд хүн төрөлхтнийг ан амьтыг мод оронглыг тэр чигтэн байхгүй болгож магадгүй. Гэтэ тэгэх юм бол айгүй тэнэг байхгүй нэ. Тэр юм супер интеллижент айгүй тэнэг интеллижент надаас бидний харах өнцгөөс. Тий. Аяхаа нөө бидний түүхийг уншиж байгаа.
Тэр чинь бидний хийсэн датаг уншиж байгаа. Тэнгүүд хүн төрөлхтний одоо дуурайж магадгүй, геноцид хийж магадгүй те. Өөний хүмүүс чинь ингэдэм юм байна гэдэг нөө бидний өгдлийг сургалтын өгдөл болго авчиж байгаа юм чинь гитлэрч болчих магадгүй, юу ч болчих магадгүй гэсэн үг. Тэгэхээр одоо те геноцид хийж үзэж магадгүй, устгаж үзэж магадгүй, тамал зовоож хүн төрөлхтнэр туршилт судалгаа хийх зорилгоор байна шүү дээ те. Ийм үе үеэр нь хүний ферм байгуулж магадгүй. Тэр одоо өсгөж үржүүлээ. Тэгээд одоо төрөл бүрийн туршилтуудаар үр дүнг яргалж тарчлагаж одоо тэ ингээд тамалж магадгүй. Одоо бид нэгэсэндээ мал малж байсан бол баачка бидний эзэн болоод бид нар мал нь болоод явж магадгүй тий. Тэгээд эдгээр яаж ажилт юм бэ гэдэг задлаад үзэн шүү дээ тий. Тэрэнд нь одоо бид ингээд өртөж магадгүй, юу ч болж магадгүй. За цаасны хавчаарын сүрэл гэдэг нэг юм маанаг жишээ байдаг. Маанаг жишээ айгүй хөөрхөн жишээ л дээ. Айгуу тийм хөөрхөн жишээ байгаа. Оксфордын гүн ухаан чинь нэг Бостон гэдэг хүн гаргаж ирсэн тийм жишээ. Хиймэл оюун болон хүний хэрэгцээг яаж тааруулах вэ гэдэг ийм асуудал тэр гаргаж ирсэн. Тийм бодлын туршилт маягийн. За хэрвээ хиймэл оюун одоо амар мундаг хиймэл оюун гараад ирчлээ гэж бодлоо. За тэрэнд одоо би зориг өгнө. Ихэнх хиймэл оюуныг бид нар яаж бүтээдэг вэ гэхээр тэр хиймэл оюун чи зоригтой байна. Чи зорилгоо яаж хийж байгаа л биелүүлнэ. Зорилгоо биелүүлэхийн тулд бүх зүйлийг хийх ёстой гэж төрлөөр туштай ингэж тушаадаг. Одоо ингэж програмчилдаг. За тэнгууд цаасны авчирын үйлдвэрийн бий эзэн байлаа гэж хэлдэг л да. Тэгэх юм бол чи яаж хийж байгаа манай үйлдвэрийг аль болох олон цаасны авчир үйлдвэрлэдэг болох гэж тушаачлаа гэж хэлдэг. Ийм зорилготой энэ хиймэл оюун одоо асаачлаа гэж бодъё л да. За тэгэх юм бол тэр талгаараа биелүүлэхэд бүх аргыг сөвгөжлөн. За нэгт хоёр талаар хил хязгаар хийж болохгүй зүйлийг бид нар тодорхойлж өгөөгүй байх юм бол аль хүртэл хийгээд болох юм юуг одоо хийж болох юм болохгүй гэдэг ийм юмнуудыг тогтоож өгөхгүй бол юу болох вэ гэхээр даалгаврыг өгчлэн биелүүлнэ. За би ерөөсөн цаасны авчирыг л олон болох хэрэгтэй гэх. Ингээ. За тэнгууд буруудаад эхэллээ гэж бодъё л да. За чи өстө буруудаад эхлэх боль гэх юм бол тэр нөгөө нэг даалгавраа биелүүлэхийн тулд бүх зүйлийг таван туулна, бүх аргаар оролдоно, бүх дарга чаргыг хэрэглэнэ гэсэн үг. Ер нь бол миний ойлгоцоор болохоор ингэж байна. Одоо нөгөө нэг их болгох ёстой гэж өгснөөс их зарагдах ёстой гэж өгөөгүй гэж бодъё л да. Тийм хэвчэл тэгэнгუთ нөгөөдөг чинь ингэж их олноор нь үйлдвэрлэх аргуудыг хийжсэн. Тэгсэн чинь нөгөө эзэн ирээд за наа чин одоо бүр тий зарч чадхаасаа их болчлоо. Одоо ингэ бойлоогингууд за эзэн бойл гэж энэ эзнийг одоо зайлуулах арга хэмжээг тий яг байна тий надад цаа болоод байгаа тий тэгэнгუთ нөгөөдг нь ингээ за эзнийг нь бүр болиулчлаа гэж бодъё. Тэгээд их байглаа тэр өөр эзэн нэгсэндээ болчлоо. Тэгвэл ихсээ тэрэнгуут зарагдахгүй болохоор энэ ямар ч хэрэггүй юм байна гэдгийг ойлгонгуудаа зарах гад одоо сонь аргууд ингээ хэрэглээд эхлэх нь шүү дээ. Яг байна тий. Тэгэнгуут тэр нь бүр ингээ гачин ойлгомжтой. Төлөвлөгөө нь байхгүй болох бүх эрсдлүүдийг байхгүй болгоно гэж байна. Жишээлбэл миний тогийг унтрааж магадгүйгээд тий өөрийгөө тогийг хамгаалтанд авна. Намайг хин нэгэн хурж ирээ тушааж магадгүйгээд өөрийгөө янз бүрийн хамгаалтууд явна. Тэгээ би өөрөө тэрийгээ болиулж зогсоож чадах байл. За ингээд ресурс дуусна. Одоо нэг төмөрний ядаж нэг юу те түүхий дуусна. За түүхий дуусаад эхлэхээр юу болох вэ гэхээр хүний биеийн дотор төмөр үйт юм байна. Нэг хүний бие дотор нэг юм цаасны авчаар хийх хэмжээний бараг төмөр байгаа юм байна л та. Тэгвэл хүнийг устгаж эхэлнэ гэж байгаа. Хотыг устгаж эхэлнэ гэж байгаа. Бөөн дайм болно. Хүн төрөлхтний бүр ингээд зүгээр нэг ганц цаасны авчаарыг нэг буруу тушаал өгсөн сулаад гэж байгаа шүү дээ. Ер нь бол яг өмнө нь болохоор бид нэр иймэрхүү жишээ ингээд сонсхолоор за юм үлгэрийн ямар терминатор шүү дээ гэж боддогсоо. Одоо болохоор нөгөө нэг ингээд одоо кино зохиолууд sci-fi кино зохиолууд гэсэн сайжраад байгаа. Тэр нөгөө гүн шалтгаан болохоор мөнгөнд нэмэгдэх бид нэр ингээд интернет рүү нэг оролцсон шүү дээ. Тэр айгу сони юм боллоо гэ бүгдээр ингээд одоо биткойн дээр чинь амар гайхацсан шүү дээ. Тэгвэл одоо тэр мөнгийг ингээд бас очиод барьчих юм бол учрыг нь олоод юм тайлаад за холигтод лөөртөж чамаагүй за учрыг олчих юм бол тэрнгүүрээ хүмүүс явуулаад болж байгаа бүх үйл явдлуудыг өөрийн талд эргүүлээд тэр нөгөө хүмүүсийг барьж авчирч ийш нь зүгээр ингээд хийгээдэ гэдэг даалгавартай нэг хитэн хүн байчихна шүү дээ. Мөнгөнд төлчихөж байгаа юм чинь. Тэгэнгუთ тэндээс төмөрийг гаргаж аваад ингээд үргэлжлүүлээд юу ч хийж магадгүй. Тэгэхээр одоо бид нар даалгавраа анханаас нь яаж өгөхөөс шалтгаалаад ийм болж болох нь. Одоо нэгэсэндээ бид нар өөрсдөө зүтгэж чинь гэсэн үг шүү дээ. Анх даалгавраа буруу. За түр амсынгээ хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулаад тэгээ цаашаа үргэлжлүүлээ. За манай энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар бол Игүнэ оюун компани болон Bolorsoft компаниуд маань хамтран ажиллаж байгаа. За Bolorsoft компани бол юу хийдгийг бол манайхан бол надаар хэлэлтгүй сайн мэдж байгаа гэх тэ. За Bolor тойлгээ одоо толийг нь бол бид нар бүгдээрээ хэрэгжилж байна. За тэгвэл Болор туран гэдэг Монголын дөрмийн алдаа шалгаж одоо кирилличийн дөрмийн алдаа шалгаж байдаг. Энэ их сайхан буянтай ийм зүйл байгаа тийм ээ. Яагаад тэгэхээр одоо кирилл үчиг гэдэг чинь айгүй хүнд. Ер нь бусад хэлний дөрмөтэй харьцуулахад бол баг миний хувьд бол хамгийн хүнд нь баггүй юу? 68 ширхэг ийм те ийм одоо өгүүлбэр дөрмийн ийм юутай
дөрмүүдтэй. За тэр болон дотор нь хичнээн их юм байгаа те. Тэгэл ингээл тэр гээгдэнгүй баларахгүй гэж та үнэн хэцүү те. Гэтэл одоо бид нар чи яаж нэг юм хууль өчгөж जैन гэрээ өчгөж जैन альсгүй яаж нэг альбан тоод өчгөж जैन нэг юм фэйсбુક дээр пост өчгөж जैन гэл ингээл ерөөсөө энэ бидэрт энэ кирилл өчгээр алдаагүй өчг шаардлага зөндөө их гардаг. Тэ зүгээр нэг фэйсбુક дээр нэг пост өчсөн байгаад л доор хүмүүс тэгж бичин ингэж бичин гээл ороод ирдэг штэ тэ. За тэр мэдчлэн иймэрхүү зүйлүүдийг гаргахгүй тул бид нар бол болор дуран гэдэг зүйлийг л ашиглах хэрэгтэй. Болор дуран бодол одоо л Монгол дахь одоо цорын ганц те. Одоо спел чек зэг мэн гээл одоо бид нар ороод шалгадаг тийм онлайнаар. За гэтэл тэнд чинь нэг хэдхэн үг байдаг. Тэгэл Word нэ спел чек хоёрыг чи орно гээл нааш айгуу төвхтэй. За тэгвэл ерөөсөн спел чек зэг юм дээр ер нь бол болор дуран гэдэг зүйлийг бол бид нар Word дээр Excel дээр ашиглаж болдог. Бид нар ингээл Word дээр үчингууд нэг юм доор нь улаан зураасанд гараал ирдэг те. Эдгэр ч уг нь спел чек нь ачилаад байгаа байхгүй. Даанч ихтэй кирилл бичиг мэдэхгүй. Латин одоо англи үгээл мэднэ. За тэгвэл бид нар болор дуранг одоо суулгах юм бол тэр нэг улаан зураач ямар учиртай байсныг мэдж авна. Тэр нэг спел чек гэдэг агаанууд нь яаж ажилладаг яг л тэрүүгээр нь ашиглах боломжтой бол. Бүр биш тэ офлайнаар ажиллах боломжтой болж байгаа. За компьютер дээр бид нар за тэ Windows вэ нөө MacOS вэ нөө бид нар ийм нөө PC-н дээр MacBook дээр ч ингээл бүгдээрэн дээр нь ийм Excel сууж байгаа, Word сууж байгаа тийм үү. Тэгвэл тэрэн дээр аваачаал болор дуранг суулгачих юм бол би ингээ хөдөө явчихсан гэсэн интернетгүй байсан ч гэсэн ерөөсөө энэ кирилл бичгийн дөрмийн алдааг гээд засаацсан явчих боломжтой. За ийм болор дуран гэд програм байгаа. За энийг ашиглахын тулд бид нар мэдээж лицензийг авах хэрэгтэй. Лицензийг хаанаас авч болох вэ гэх юм бол PC Mall руу хараад заяа. Хямдралтай үнээр ийм бит лиценз авах боломжтой юм. Жинхэнэ ийм барьдаг лиценз. Тэгээ би авчихсан. Гэтэ тэрийг PC Mall-оос бүр авчлах юм уу тий? Тэгээ PC Mall-оос. Гэтэ хамгийн гоё нь яагаад PC Mall-оос аваарай гэдэг авах гэхээр хямдралтай. PC Mall-оос авах юм бол одоо хямдралтай байгаа. Дээрэс нь яг бүр ингээл PC Mall нь тэр гэхгүйгээр бас онлайнаар авч болно л та. За тэгэхээр spell check юм гэдэг сайт руу ороод онлайнаар бид нар худалдаж авч болно. Энэ бол үнэхээр гайхалтай юм програм байгаа. Тэ одоо энэ Монгол кирилл бичгийн дөрмийг бол бид нар сурна гэж байхгүй. Тэ угаасаа боломжгүй. Тэгэхээр бол тэ цаг хугацаагаа хэмнэн тэ өөрийнхөө нэр хүндийг хэмнэн одоо болор дурангаас болно. За тэгээ дээрэс нь эн чинь зөвхөн энэ алдаатай байна гэж улаанаар зурхаас гадна дээр нь санал болгох. За эн чинь иймэрхүү юм биш үү гэж санал болгохдоо 150 сая ширхэг үүсмэлүүгийн сан дотор сайн офлайнаар шүү дээ. Энэ бол үнэхээр гайхалтай хэрэг. За дараагийн танилцуулах зүйл бол энэ бас болор софт компани Kimo гэдэг ийм л оюунтай кириллээс монгол хичгээр хөрвүүлдэг ийм зүйл баг. За бид нар дахиад сүүлийн үед л цоо шин одоо сорилттой тулгарч байна те. Засгийн газар нь аваач нэг баахан гэрээ юунууд дээр те ингээд ийм монгол хичгээр хэрэглэх хэрэгтэй гэж заагаад өгсөн. За тэнгүүт бид нар яаж ийн гэсэн чинь монгол хичг нь одоо хорвоо дэлхий дээр байхгүй нэг амар технологиудыг ашиглах хэрэгтэй болдог те. Дээрээс доошоо те тэгслээ зүүнээс баруун тишээ энэ төр гэдэг чинь байхгүй юм баггүй юм чинь хорвоо дээр те. За тэгээ дээрээс нь одоо энэ үсгнийх нь тэгн фонт нь байхгүй бичдэг эдитер нь байхгүй айгүй цовлонтой юм. За тэгээ дээрээс нь одоо бидний толгоон дотор нөө мэдлэг нь байхгүй, үг нь байхгүй, шууд кирилл үчгээ шууд монгол хичг рүү галиглаад хөрвүүлчихдэг гэдэг юм байхгүй шүү дээ. Ер нь бол тийм чинь үгийн самтай байх хэвээр тий. Энэ тэрэг тэгээд өөрийн гэсэн бүр үгийн дүрмтэй ийм бичиг байгаа монгол хичг гэж. За тэгвэл бид нар одоо энэ засгийн газрынхаа альсгүй одоо маркетингийн байдлаар ямар нэгэн байдлаар бид нар монгол хичгийг ашиглах шаардлага бол орчин үед айгүй хөөсөж байгаа. Тэгвэл энэ фонтын асуудал, техник технологийн асуудал, энэ үг үсгийн асуудал, энэ дөрмийн асуудлуудыг яаж шийдэх вэ гэхээр ерөөсөө л Kimo-г суулгаж байна. За нөгөө нэг болор дурангаа ашиглаж байгаа кириллээрээ сайхан бичиж штэ. За тэгэл Kimo-г суулгаж байгаа л дээр ганц тавж зарахад бүгд монгол хичиг болно. За ингээд ямар ч бидэрт фонтны одоо асуудал байхгүй болчлоо. Юуны асуудал байхгүй болчлоо. Програмын асуудал байхгүй болчлоо. Энэ үг үсгийн нөө дөрмийн алдааны чимэр асуудал бүгд байхгүй болчихно. Ийм сайхан зүйлийг бол бас гаргасан байна. Хиймэл оюухан дээр сорилсан гэдэг байгаа шүү дээ. За энийг авахын тулд бид нар бас л PC Mall руу очиод хямдралтай өнөр юм бит лиценз авчиж болно. Үгүй бол Kimo цэг MNGL.net гэдгийн сайт руу ороод онлайнаар худалдаад авч болно. Энэ бол үнэхээр гайхалтай. MNGL цэг юм байна. Тий. Kimo цэг MNGL.net ийм сайт руу ороод ингээд худалдаж авчих боломжтой юм байлээ шүү. За ингээд шинжлэх ухааныг Монголынхаа шинжлэх ухааныг дэмжиж байгаа. За дээрэс нь хэл соёлоо ингээд дэмжиж байгаа. Энэ Монгол хичгээ ингэж техник технологитлаас нь дэмжиж байгаа. Энэ болор софт компанид маш их баярлаа. За цаашаа үргэлжлүүлнэ хэдүүлээ. За хэдүүлээ чинь болохоор юун дээр зогссон те. Тэр singularity гэдэг нэг ийм хальт дурдсан тэрийг нэг ярьчээ.
За singularity гэхээр айгүй сүртэй сонсогдож магадгүй. Ер нь бол зүгээр singularity гэхээр экспоненциал өсөлт ингээ хязгааргүй л яваад өгөхийг л буудахыг л одоо ер нь singularity гэдэг. Энэ юу гэсэн үг гэхээр одоо нэгийг хуваах нь x гэдэг функцлоо гэж тэл л да. Тийм бол x нь багасгацсан мөн гэж дээшлээд идэх юм чинь. Уг нь бол ингэж x нь ихсэгдсэн мөн гэж доошлох хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл багасаад ах хэрэгтэй боловч ингээд нэгээс багуулаад ингээд их юм хүчин тэр чинь дээшл. Тэг ингээ бүр ингээ тэг рүү ингээд нилээн дөхөнгүүд бүр ингээ баг хязгааргүй л буудаад яг тэг дээр очих нь хязгааргүй болох байхгүй. Ер нь тэн дээр баг утга байхгүй л дээ. Гэтэ яг тэглүү ингээд баг хязгааргүй төгчлөө гэж бодоход тэн хязгааргүй л буудана. Ер нь л хязгааргүй л. За энийг бол singularity гэж нэрлэдэг. Математикийн хэллэг байна шүү дээ. За тэгвэл хар нүхэн дээр яг юм гарч ирдэг. Ягаад бид нар хар нүхний төвд ийм singularity гэдэг юм байдаг вэ гэж боддог вэ гэхээр за энэ юуны татах хүчний зүгээр энгийн одоо тэр томьёо байгаа. Ньютоны томьёогоор л бодъё л да. Тэгэхээр бол ньютоны томьёо нь F тэнцүү G үржих нь M1-ийн үржих нь M2-ийн үржих нь R квадрат хуваачиж байгаа. За нэг иймэрхүү энгийнээр одоо энэ F гэдэг нь таталцлуу G гэдэг нь болохоор энэ таталцлын тогтмол гэдэг амар дарин ширийн дүрэн баг. За тэгвэл энэ M1 M2 гэдэг бол юм 2 бит гэсэн үг. Масс 1 масс 2. Энэ хоёрын хоорондох зай буюу R гэж байгаа. За R-ын квадратаар уруу гэхээр холдох цөмөгч нь багасна, ойртох цөмөгч нь ихсэн гэсэн. За энийг зүгээр ингээ энгийнээр эхэлчихлээ. Тэр R mar юм бол X гэжээ те. За түнгүүтээ тэр нэг юм M1, M2, G, F бүгдээрээ 1 гэд утчихъя. Тэгвэл бүгд үржигдээ зүгээр төрөний нэгийг хуваах нь X гэж гараад ирнэ. Ер нь бол нэгийг хуваах нь X-ийн квадрат л та. Тэгээ эн чинь яг адилхан singularity л ингээ дээш бууддаг юм функц гэхгүй. Нэгэсэндээ энэ хоёр цэгэн масс байлаа гэж хэлдэг л да. Энэ хоёр хоорондоо ойрхон багцмаа татах хүч нь бүр ингээ хязгааргүй буудана. Хэрвээ энэ масс яг ингээ бүр ингээ яг энэ цэгэн масс яг ингээ мөргөлдчихлөө гэж үтэй. Тэгэн бол тэнд хязгааргүй яг тэр зэг дээр хязгааргүй их одоо юу гэсэн татах хүч үүснэ гэж үзэж байгаа. Энийг л одоо singularity хар нүхний төвд singularity байгаа гэж үзэж байгаа. За тэгсэн чинь тэрний гадуур нэг юм юу байгаа одоо гэрэл ороод гарч чадахгүй болж байгаа нэг юм мууч. Одоо энийг бол event horizon гэж нэрлэдэг тийм. Яагаад бид нар хар нүхийг хар гэдэг вэ гэхээр уг нь бол хар нүхчийн хязгааргүй жижиг цэг байхгүй. Гэхдээ бид нар гэрэл ороод алга болчихж байгаа тэр мужаас дотгошоо харж чадахгүй. Тэр дотор юу байгааг мэдэх боломжгүй. Ингээ харалж ингэж харагдаад байгаа бөмбөрцийн үед тэр хар нүх гэж хэлээддэг event horizon. За тэгсэн чинь супер химэл оюун яг энтэй адилхан заяа. Ер нь бол техник технологи гэж яг ингэж юм ингэж түрүүний нөө X тэгрүүгод өгч байгаа юм шиг дээш байгаа ингээд экспоненциал хязгааргүй тийм хязгааргүй ингээд дээшээ бууддаг. За ерөөсөө ингээд Excel дээшээ буудчихна. За энийг л ерөөсөө бид нар технологийн singularity, химэл оюуны singularity гэж нэрлэдэг байгаа. За энэ түрүүний хар нүхний event horizon буюу харалж харагдаад идэг гэсэн шүү дээ тийм. Энэ AGI аахгүй юу? AGI одоо бид нар ANI дээр байгаа, Narrow Intelligence дээр байгаа. За тэгжээс нь гинт одоо бид нар ингээл гадна талаас нь ингээл хар нүхлөө ойрчин гэж хэлдэг л да. ANI дотор яваад байгаа. За яг тэр харалсан хэсэг дээр дотор нь юу байгааг уусаа бид нар мэдэх боломж байхгүй. Юу байгааг мэдхийн тулд энэ хар нүхний event horizon-ыг буюу давах хэрэгтэй. Энэ үзэгдлийн аяавчийг давах хэрэгтэй. Тэгвэл дотор нь юу байгааг мэднэ. Гэхдээ бид нар хизээч хадшаа гарч ирж чадахгүй гэж байгаа байхгүй. За тэгвэл AGI яг адилхан заяа. Бид нар бүх компаниуд OpenAI одоо энэ Anthropic бүгдээрээ зорилго нь угаасаа AGI гэж байна. AGI. Тэгвэл тэр AGI лөө бид нар дөхөөдөн нөгөө нэг event horizon гэдэг шиг одоо тэр AGI гэдэг л тэр цэг дээр хүрчих юм бол тэрээс цаашаа бид нар угаасаа ямар ч буцах боломж байхгүй. Бүх зам бидрийг ASI буюу Artificial Super Intelligence буюу супер хэмэл оюун гэдэг юм л хөтлөнө. Зогсоох боломжгүй. Одоо тий ямар ч гэсэн бид нар бол цаашаа юу байхыг мэдчих чадахгүй байгаа даа шүү дээ одоо. Нэнийг давчих юм бол мэдчих чадна. Гэтээ зогсооч чадахгүй. Хүсээгүй үр дүн байх юм бол бид нар буцаж чадахгүй гэсэн. Нэг ийм зүйл байна. За энийг бол бид нар химэл оюуны singularity гэж нэрлэдэг байгаа. Тэнд бүх химэл оюунууд нэгдэж нийлэн гэдэг байгаа бас. Энэ утгаараа ч singularity, нөгөө утгаараа ч технологийн супер тесрэлт болж ин гэдэг утгаараа singularity гэж нэрлэж байна. За тэгэхээр технологийн singularity гэдэг зүйл болох нэ. За энэ технологийн singularity руу явж байгаа нэг юм аажим өсөлт байгаа нэ экспоненциал өсөлт гэдэг байна. Энэ бол хүн төрлөختний байтугай ер нь бол энэ амьдрал бүх юм дээр гарч ирж байгаа юм зүйл байна. Энийг нэг товчхон дуртаад өнгөрч аюу сонирхолтой. За хамгийн анх бол амьдралын singularity гэж юм байна. За энэ хамгийн анхтай ДНК, RNA, амин хүчлүүд, уургууд гэдэг юм энгийн одоо юм нэгдлүүд байжгаад тэгээд тэр чинь нэгдэж нийлэнгүүтээ вирус болж байгаа. За тэгэл вирус болгонгууд эс болж байгаа. Тэгэл эснүүд чинь хоорондоо бие биенийгээ залгиж мэлгээл митохондри энэ төр гээл те. Ингээд нэг юм бараг л нэг юм олон эст маягийн болж штэ. Нэг эс нөгөө эсээ залгицсан чи амар гоё болоод эхлэнгүүт нь бүгд те митохондртой болоод ингээд одоо бол ургамалч вэ нөө, хүнч вэ нөө, мөөгч вэ нөө, амьтч вэ нөө бүгдээрээ митохондртой болцсон. За ингээд олон эст гэдэг зүйл гараад ирж байгаа. За эндээс бол анхдагч мэдрэлийн тогтолцоо гэдэг зүйл гарч ирнэ.
За эн чинь ингээд хөгжил нь бол ингээд он цагаар нарах юм бол ингээд хавтгай юм шиг явж байгаа баг багаар ингээд дээшлэл явчих. За ингээд вирус болол эсвэл ингээд дээшлэл явж байгаа хөөрхөн. За тэгээд эд эрхтэнтэй болж байгаа. За тэгээд нарийн органик оюун ухаан гэдэг зүйл бий болж байна. За энийг болохоор одоо хүний тарих гэж бодож байна. Эсвэл ер нь бол зарим амьтдын гэсэн тархийг одоо яг найроо гэдэг байгаа шүү дээ. Найрооны нарийнхан оюун ухаан. Гэхдээ нөгөө хиймэл биш гэдгийг чинь бид нар органик гэдэг шүү дээ. Органик нарийн хиймэл оюунуудын хиймэл нарийн органик оюунууд ухаанууд бий болж байна. За ингээл ерөөсөө эн чинь бас ингээл тийм ухаантай болоод бүр дэвшилж байгаа. Хуцам ингээл дээшлэл эхэлж байгаа. За тэгээд тэндээс нийгэм бий болж байгаа. Одоо нэг оюун ухаантай болсон ч хоорондоо хил зохиогоол те. Тэгээд нэг тийм чулуун булуун дээр өвчээл түүхэн мөхөө ингээл те. Оюун ухаан те. Ерөөсөл ингээл тэд нар чи нэгдэж нийлэлэхлээ бүр ингээл дээшээ. Ингээл бүр мундаг болоод эхэлж байгаа. За ингээд амь амьдрал чинь бүр ингээд тасраад эхэллээ шүү дээ те. За тэгээд ерөнхий органик оюун ухаан гэдэг зүйл бий болж байгаа. Энэ бол хүн. Тэ нэг general гэдэг байгаа чинь те. Гэтэ organic, artificial ш. Organic, narrow, general intelligence. Байгаль дээр AI үүсэж. Тий, байгаль дээр AI үүсэж байгаа байхгүй. Одоо байгаль дэлхийн AI бүтээч гэсэн. За тэгээд тэд нар чинь гачин юм байсан. Гал гаргаж байгаа. Багаж ашиглаж байгаа. За гал гаргаал ерөөсөө сүм дээш байгаа. За тэгвэл энэ дээшээ бол бүр юу ч байсан. Энийг ч мөр ингээд хавтгаалаад харах юм бол багажтай болоо бүр дахиад хүн. Тэгэл дахиад энийг хавтгаалж байгаа харах юм бол технологи бүтээч. Хүн гэл ингээд ерөөсөө ингээд бүх юм дандаа ингээд огцом дээшээ ингээд хугараа явдаг. За энэ бол ингээд экспоненциал өсөлт гэдэг байгаа шүү дээ. За энэний дараа технологийн singularity гэж гарч ирнэ. Технологийн singularity. За ингээд усны хүрд ашиглаж эхэлж байгаа. Нөгөө технологи ч л явж байна л та тий. За тэгэл ингээд хүн. За ингээд уурын хөдөлгөөр хүн. За ингээд цахилгаан хөдөлгөөр хүн, электроник хүн, компьютер хүн, клауд хүн. За ингээд ерөөсөө эцэст нь одоо бид нар хиймэл оюунтай болж байна. За хиймэл оюунтай болоод дээшээ хүн гэж. За энэ дээр дахиад хиймэл оюуны singularity гэдэг юм ярих хэрэгтэй. Ингээд улам л ингээд дээшээ яваад байгаа. За ингээд энэ дээр эхлээ primitive алгоритмууд гарч ирж байгаа. За одоо бидний нэг map дээр ашигладаг, Google Maps дээр ашиглаад нэг газар мазар ийшээ очвол яг уу тийшээ очвол яг уу гэдэг юм primitive хиймэл оюунууд. Нэг амар тэр нейрон сүлжээ мүлжээ гэдэг юм байхгүй. А энэний дараа бол бид нар expert системүүд гэдэг юм болж байгаа. Зүгээр зөвхөн нэг л ажлыг аягүй сайн хийж чаддаг ийм системүүдтэй болж байгаа. За нарийн хиймэл оюунууд, narrow intelligence-д гарч ирж байна. Тэ? Нарийн дахиад фүн гэж яваад байгаа. За энэ дээр энэний дараа хиймэл нейрон сүлжээ гарч ирсэн. Хиймэл торлог өргөвч буюу хүний нүд тэ CNN гэдэг юм конволюцийн нейрон сүлжээ гарч ирээ. За зураг мураг таньдаг болоод тэндээс ч юм нэг гүн сургалт мургалт гэдэг амар юм гарч ирээд. За ингээл ерөөсө фүн гэж яваад байгаа ерөөсө. Энэ бүхэн чинь фүн гэж байгаа. За тэгээд том хэлний загвар гэж гарч ирсэн. За фүн. Хиймэл анхаарал гэдэг юм гарч ирж байгаа фүн. Одоо өнөөдрийн бидний ашиглаж байгаа энэ LLM, attention mechanism, transformer загварч бүгдээрээ ChatGPT энэ бүгдээрээ том хэлний анхааралтай ийм зүйл. За энэ дээр бодол гэдэг юм гарч ирж байгаа. Бодол буюу дотоод reasoning те thinking гэдэг нь гарч ирж байгаа. За ингээ фүн. Тэгээд хуураа явчихна те. За тэгээд хиймэл бодлоос гадна хиймэл санах хоо гэдэг юм гарч ирж байгаа. Одоо санах асуудлуудыг шийдээд агентик системүүд энэ төр болоод дахиад фүн гэж явж байгаа. Одоо бол эн чинь нөгөө нэг фүн гэх юу давтамж нь улам ойртоод байгаа. Дээрүүд бол хэдэн тэрбумаар гэж дараа нь 100 хэдэн сая жилээр дараа нь 10 сая жилээр ингээд явж байгаа. Бүр ингээд одоо сүүлийн үед бол хэдэн сар хэдэн одоо те баг өдрөөр хэмжигдэх бас те 7 хоногийн дараагийн бол нэг фүн гэдэг те ийм болчиход байгаа байхгүй те. За ингээд бүр ингээд галзуураа солиороо дэшээ явж өгч байгаа. За тэгээд одоо яг нэг хүнтэй адилхан. Нөгөө хүн чинь гарч ирэл нэг галтай болоод багаж ашиглаад технологитой болоод ирсэн шиг нөгөө нэг юу ч юм болохоор хиймэл оюун чинь болохоор бодож чаддаг болж байгаа. За хүн шиг заа. За тэгсэн сүултээ болохоор ийм санах хойтой болж байгаа. За санах хойж анхнаас ойсон л та багаж ашигладаг болсон. Tool use буюу одоо AI багаж ашигладаг болоод эхэлж байгаа. Агентик хиймэл оюунууд гараад эхэлж байна. За ингээд юусоо яг нэг багаж ашигладаг болгоод фүнк гэж шүү дээ. За ингээд за хамгийн сүүлд юу болж болох вэ гэхээр нь хөгжүүлэгч хиймэл оюунууд гарч ирж байна. Код өчтдөг те програм бичдэг. Тэ одоохондоо тэ энэ хэдэн хоногтоо тэ өөрөө програмчилж чадахгүй байна л та. Гэхдээ бол одоо өөрийгөө аль хэдийн програмчилж чаддаг болж байна. Тэрийг нь одоо нууцсан байгаа шүү дээ. Америкийн засгийн газар энэ төр чинь болохоор наадха болоорой наад чинь жоохон юу юм бэ те. Бити гадаадуудын ашигла дотоод ашиглаж болно гэдгсэн чинь нөгөөд нь гадаад дотоод гэж айлнүүлээ гэдэг ялгаж салгаж чадахгүй тэгээ тэр чихний хориглосон байж байгаа. За ерөнхий хиймэл оюун одоо ингээд гарч ирнэ. Одоо бид нар бараг л гарч ирсэн гэ зарим нь үзэж байгаа. Ерөнхий хиймэл оюун гэдэг юу гэж үзэх үү гэдгээс л болж байгаа. Гэтэ ерөнхийдөө бол супер ерөнхий хиймэл оюун гэ гараад ир. За тэгээд супер хиймэл оюун болно.
ерөнхий хэмжээ дүнг гэж даваал тэр чинь нэг юм жижиг нэг юм майлстоун гэдэг шиг те нэг юм зүгээр дүг гэж өнгөрчих юм байгаа шүү дээ те. Тэгэл ерөнхий хэмжээ даг гэж алга болчихно. Тэгээд шууд супер интеллиженс болчихно. За ингээд супер хэмжээ яваа гарч ирнэ. Хүний оюун ухааныг давж гин гэсэн. За ингээд бидний одоо энэ юунаас хяналтаас гарна. Өөрөө өөрийгөө хөгжүүлдэг тий. За тэгээд сар бүр шин загвар гаргана. За тэгээд дараа нь шин гаргасан загвараараа 7 хоног бүр шин загвар гаргана. За тэр шин загвар гаргасан загвар өдөр бүр шин загвар, цаг бүр шин загвар, секунд бүр шин загвар гэдэг ингээд фүн гэдэг ерөөсөө 1 микросекундын дотор хэд удаа фүн гэж явчихна. За энэ юу болох вэ мэдэхгүй. Singularity гэж одоо тэрийг л хэлээд байгаа тий. Дээшээ хаашаа явчихваа гэ алга болоо. Ой байхгүй болоо ингээд дээшээ явчихж байгаа байхгүй тий. За түр үйж байгаа таялаа өргөлжлээ. За тэгээ. За хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулъя. Хоёр дахь хамтран ажиллагч бол Intel байгаа. Intel маань болохоор үлгэртэл байдаг гэдэг нөгөө нэг юм нөлөөллийн ажлыг явуулж байгаа. Энэ нь болохоор ямар утга санаатай вэ гэхээр одоо энэ нөгөө нэг юм юунууд яваад байгаа амар их юм лөөрөд яваад байгаа шүү дээ. Онлайн язгартч чинь нэг юм юу гэмд одоо AI ч гэсэндээ холбоотойгоор айгүй хийхдээ амархан болчиход байна л та. Ядчихт. Тэнгуут нөгөө нэг хүн болгон тэрийг ингээд хийхэд хэр амархан оролцохоор юу нь болчдггүй байгаа гэдгийг ойлгож амжихгүй саяны нөгөө singularity гэдэг шиг дээшээ явж байгаа бид нэр яг харах гэл яваад байгаа тийм. Тэгэнгუთ одоо тэрний чинь ингээд яаж юу ахын ойлгохгүй ингээд болчихж байгаа байхгүй. Ямар утга санаатай вэ гэхэлэр одоо бүгдээр яг ингээд бүх юундын банкны аппликейшн дээр ч гэсэн дээр ингээд сануулга ингээд гарч ирээд байгаа. Тэгэнгუთ яг тэрийг ингээд ойлгож авахд хэцүү болонгууд л сүүл рүүгээ ингээд тайлбарлаж өгөхөөс өөр аргагүй болчих жоохгүй. Одоо нөгөө нэг тэрийг ойлгохыг хүсэхгүй байгаа ч юм уу эсвэл ойлгож арай амжихгүй байгаа ажилтай завгүй байж болно шүү дээ тий. Шинэ гоё дуу сонсноо гэлээдэг шиг дандаа хүн болгон тий наа чи ийм аюултайхгүй гэж ялахгүй ч маадгүй. Тэнгуү тэр нь нөлөөлөхийн тулд ингээд ийм байдаг шүү гэдгийг Intel-с ингээд танилцуулж байгаа. За жишээлбэл заяа цахим орчимд хэлбэр аргаар мөнгөтэй болох болон хөрөнгө оруулалтыг илүү хурдан ашиг олно гэд бас нэг тийм нөлөөллүүд ингээд яваад идэх тий. Тэгээ тэр нь ингээд ловер гэдэг нь жоохон байж байгаад мэдэгдээд баригдаад тэг хүмүүс ойлгосны дараа болчингууд тэр хугацаанд бид нөгөө нэг тэр хүмүүс ингэж болиулж амжихгүй байгаа байхгүй юу. Хараас нь хөөцөлдөд байгаа дандаа. Энэ ловер байсан байна. Одоо чинь Facebook дээр ч гэсэндээ тийм бүүстнүүд яваад тэгээд ловерда тодорхой хэмжээнд хүмүүсийг ловерцны араас нь энэ ловер байна гэж ихэнхдээ мэдээд байгаа. Тэгэхээр Intel-с болохоор энийг яагаад ингэж хилээд сануулад ингэ нөлөөлөд байгаа вэ гэхэлэр эхлээд юу ч гэсэндээ ийм гарч ирээд за та ингэ шууд машин очлоо одоо мөнгө очлоо тий байшаа очлоо гэдэг ингууд жоох ингэ шалгаж үзье юу ч гэсэндээ тэр чинь ингэ худлаа ярьсан бол яах юм бэ гэдэг талаас нь мөнгө төгрөг явуул шууд ингэ итгэж оролцохгүйгээр жоох ингэ харж үзье яагаад гэвэл тиймэрхүү юмнууд чи ихэнхдээ л ингэ үлгэртэл байдаг шүү дээ тий яг одоо тийм албан ёсны юм байх юм бол утасны дугаараа тавьсан залгаад ингээ ярихаар сайн байна уу за би таны мэдээллийг шалгаад өгөө гэд нэрнгээсээ тэгсэн байна гэд тэгэд одоо офис очиж уулзах ч гэсэндээ нэг юм two офисууд л байх болно те мөнгө ерөөсөө тэр хооронд ерөөсөө шаардахгүй танаас яг ингээд офис дээр ирээрээ тэгтээ тэрнээс өмнө 50,000 төгрөг явуулж байгаа юм тэгэлээс тэхгүй шүү дээ тэгэл хотлоо болоод эхэлж байна тийм жинхэнэ одоо юм явуулж байгаа газарт ч мөнгө хэрвээ үнэхээр өгөх шаардлагатай болох юм бол ирээд уулзаад бүр ингээд офис нь яг мөн үү биш үү гэж таныг ингээ хараа суусны араас л тэр үйл явдлууд одоо татвар байна гэдэг юм чинь таны авах гэж байгаа мөнгнөөс авна уу гэхээс танаас өөрөөс ч юм бол шууд ингээд авахгүй шаардахгүй гуйхгүй жишээ нь. Тэнгуут одоо бас тэр нөгөө нэг хоол ундны захиалга онлайн захиалгууд төр ч гэсэн нэг тийм үйл явдал ингээд бас л өрнөөл ингээд яваалаа. Тэнгуут тэрэн дээр бас яг эхлээ мөнгө өгчөө яг гэвэл захиалга маань юм очиртай гэдэг. Тэгвэл бид нар уул нь бол аль биесны вебсайт бол аль биесны дугаарыг мэдчихлээд тийшээ залаад нэрнгэс ийм болоод энэ үний юм гэж асууд одоо амжихгүй байх гэдэг тэр хүмүүс. Тэрийг одоо эхлээд наа чи үлгэр мөн үү биш үү гэдгийг эхлээд 50-аар шийдчихэ. Яг нэг ингээд ямар гоё юм бэ тийм хочж чадхад би энийгээ болох айгу харамсалтай гэж бодхоос өмнө эхлээд за үнэн үү гэж фильтртчихэ. Тэрний араас нэр үнэн байх юм бол окей болж байна. Тэгэхгүй бол бид нар ч гэсэндээ одоо нэг юм компаниуд кампайн хийгээд гоё сурчлагаа явуулаад ийм хож боломжтой гингууд тэдний нэг нь байна гэж маш их андуураад байна. Тэр одоо нэг яагаад андуурж байгаа вэ гэхэд би энэ дэр яг хөө инэттэй байдлаар ингээл ярьчлаа л та. Гэтэ ер нь ингээ яагаад андуураад байгаа гэдэг мем дээр хүртэл одоо бид нар ингээл харуулж штэ. N R биш RN Chrome гэж soft гэж Microsoft гэж уншигдаад байна. Харахаар Microsoft гэж харагдаад байгаа байхгүй. Тийм мэйлүүд ч гэсэндээ би авч лээсэн. Тэгээ бүр юу вэ гэ бүр эргэлзээд энэ яг үнэн бодлын би өөрөө бүр ингээ хараад одоо ялахгүй байгаа юм чи. Тийм шүү дээ. Тэдний хүн тэний мэйл рүү орчлоо гэр нэрнгэс орсон юм байна гэд
хөөцөлдөж яваа. Тэгээд эргэж хараад энэ хотлоо байсан байх тийм мэдчихэж байгаа байхгүй. Тий. Мэдээгүй байх үе тиймэрхүү юм хараад бол анзаарахгүй зүгээр ингээд анзаарахгүй шууд яана гэд орчоод байгаа байхгүй. Тэнгууд тэрийг түр бүгдээрээ ингээд түр жоох хөглөж хагаад нэр энэ чинь ингээд яг тийм хожж байгаа нүн хотлоо гэдэг нэг фильтртэд үзээрээ тэгэхгүй болохоор шууд ингээд орчихлоор араас нь ингээд бөөм бас бүх газар л яг ингээд ялгаагүй тий. Одоо чи манай компани нэрийг бариад ингээд явцсан байвал биднес ч ялгаагүй ингээд бас төвхтэй байдал үүсчихэж байгаа байхгүй. Тэр хүн тэгэн гот шууд үгүй танах л тэгсэн штэ гэдээ яваад байдаг. Тэгэн тэрийг нь харахаар өөр газар байж таарчвал бас хэцүү болчихноо. За энийг ингээд Intel компаниас та бүхэнд ингээд урьдчилан сэргийлье гэдэг утгаар нь ингээд хүргэж байгаамаа. Яг тэгвэл дижитал гэдэг маань маш хурдан явагдаад өнгөрнө. Бодит байдал гэдэг маань тэрний араас л хөөцөлдөх дандаа хэрэг гарнаа. Та мөнгө өгчих юм бол. За энийг ингээд яаж байгаа шүү. Тэгэд одоо энэ үлгэртэл зөвхөн байдаг гэдэг энэ нөлөөллийн аяны тухай илүү дэлгэрэнгүй судалгааг хүсэх юм бол та бүхэн Intel CGM-ийн болон Facebook-ээс нь ингээд Intel гэдэг аль биесны хаягаас нь харж боломжтой шүү. За ингээд хамтран ажилласан Intel-тэй баярлалаа. Маш их баярлалаа. Нэг л одоо боён юм аа. Тийм шүү дээ. Тийм одоо халаасны хулгай гэдэг чинь бол их эртний одоо гаралтай тийм аргачлал шүү дээ тийм зүйлийг хүртэл одоо бид нэр тийм ингээд гудамжинд хүртэл халаасны хулгайчаас болгоомжил гэж хилээд хүртэл дийлэхгүй шүү дээ. Тэр нь орчин үеийн техник технологиор бүр хэлбэрх хийж байгаа. Гэхдээ тэр халаасны хулгайчаас болгоомжил гэдэг нэг үг тэнд бичгэд халаасны хулгайч болгоомжил гэж нэг удаа тэнд дуудахад тэр нийгэмд гарч байгаа статистик тоо халаасны хулгай багасдаг байгаа байхгүй. Тэгэхээр ингэж таниулах үйл ажиллагаа гэдэг ийм чухал. Тэгэхээр энэ ийм мундаг чухал юм хийж байгаа. Хин ч одоо хийхгүй, хин ч ашиггүй ийм зүйл. Одоо тэр ловирч дээрэмчтэй л ашигтай ийм зүйлийг одоо Intel компани гэж нийгмийн тий хариуцлагын үүднээс хийж байгаа юм. Тэгэхээр буянтай сайхан ажил байгаа тийм. За маш их баярлалаа. За аюулын хувьд хиймэл оюун ухаан одоо аюу тийм аюултай хүн төрөлхтний устдахгүй өнтер гэл тийм байдаг тий. За би одоо юу гэж бодож байгаа вэ гэдэг талаараа хэлье тий. Угаасаа хинч мэдэхгүй энэ талаар тийм болохоор одоо өөрийнхөө би тий бодлыг хэлэх бол угаасаа нээлттэй. За тэгэхээр ингэж байгаа хүн төрөлхтнийг бол устдахгүй. За чиний бодол юм байна. Тийм миний бодол. Технологи эрчим хүч нөөцийн дутагдлаар бол супер байтгаа одоо ерөнхий хэмэл оюун ч гэсэн ер нь гарч ирч чадахгүй байх боломжтой. Нэгсэндээ тийм хэмэл оюухан гарч ирэхгүй гэдэг нэг юм боломж байгаа. Бас тийм. За наад чинь бүтэхгүй юм байна. Эрчим хүчний хувьд бол бүтэхгүй юм байна. Тийм болохоор одоо наатах боли. Тэгэхгүй бол одоо гаригаас өнөөгөө дуслаа. Дэлхийд дулааруулаад дуслаа. Хамаг юм шатаагаа дуслаа тий. За нөгөө нэг компьютер ингэ шатах гадах чил бид нар ингэ жоохон байжаа гэдэг ажилуулад байгаа хөөе. Нэг иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. За тэгэхээр бол гарч ирэхгүй ч гэж магадгүй. За гарч ирлээ ч гэсэн. Гарч ирлээ гэж бодъё л да одоо супер хэмэл оюу. За тэгэх юм бол хүнээс ухаантай байж таарна. Тэг хүнээс оюу ухаантай юм чинь хүнээс давж тигнэ гэсэн. За тэгэхээр арай дээр оюу ухааны хувьд бол угаасаа тийм солонгорл ч юм уу альсгүй ийм ондоошил гэдэг зүйл бол аюул чухлаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Одоо адгийн бид нар мэдчихэд нь шүү дээ. Энэ чухал юм байна. Би энэ яг алж хідэж болохгүй юм байна те. Бүгд байж явах хэрэгтэй юм байна шүү дээ гэдгийг мэдчихэд байгаа хөөх. За тэгвэл хиймэл оюун биднээс дээр л оюун ухаантай бол энийг мэдж таар. За тэгэхээр адаглал одоо нарны соронзон шуургаллаа гэж тэл та. Амар том юм нарны юм дэлбэрэлт тесрэлт болоод соронзон шуурган дэлхийд арай л өнгөрөхөд бүх электроник төхөөрөмж бүгд унтрах байхгүй. Тэр донд бүх хиймэл оюунууд нөгөө нэг унтраач чадахгүйсэн хиймэл оюун чи бүгд унтрах гэсэн. Тэр дээр нөгөө нэг сансартаа хиймэл дагуул дээр байна уу? Газар доор байна уу? Хаана байна уу хамаахгүй. Ерөөсөө бүгд унтрах. За тэнгуут чинь яах юм? Тэр чи одоо ядчил бид нар бол тэрийг бол ажирахгүй давна шүү дээ. Хичнээн одоо жилийн турш бид нар ингээ те даваад ирчлээ. Тэгвэл бид нар ингээ байж байгаа нь яд хэрэгтэй байхгүй. Буцааж тэрийг асаах хэрэгтэй. Тий. Тэгэхээр нэг иймэрхүү ядчилтай адгийн наацах нэг иймэрхүү шалтгаанаар бол бид тэрийг үлдээх хэрэгтэй. За та нар бол бэкап тий. Бидний нөөц асаагаар амжилттай юм байлгаа гэдэг. Тэгэхээр биднийг бол устгаад босч болохгүй. За энэ мэт одоо жишээгээр бол ондоошлол энэ төр гэдэг бол ирээдүйд илүү хүчрхэг тийм төрлөختөн болъё л гэж яхан бол ингээд хамтарч нийлэх нэгдэх хэрэгтэй гэдэг энэ зүйлийг мэдчих хэрэгтэй гэсэн үг. За ингэж сансарт гарна, ингэж одоо харь гаргийнхныг эзэлнэ тий. За нэг иймэрхүү. За тийм болохоор одоо хоорондоо тий хамтраад олшроод ингээд явах нь илүү чухал. За бид нар чинь яадаг үстэй тий шоргоол за айгу тэнийг юм чинь хэдүүлээ алчи гэдэг үстэй. Тэний дээр нь гяс алчи. Бүгдээр ингэ олоод алчи гэдэг.
Энэ ч амар утгагүй юм баггүй. Яг л энтэй адилхан баггүй те. Бид нар ингээд өөрөөсөө оюухантай болж байгаа. Өдөр тэнийг юм чи алчий гэдэг тийм тэнийг юм байхгүй баггүй. Тэгвэл бүр л тэнийг болж таарна. Одоо надад нэг юм төсөөлөл байна заяа. Биднээс тэнэг гэж байгаа одоо шоргоолцсны жишээ бол that's on point ойлголоо. Гэтэ нэг юу шиг юм шүү. Микроб шиг юм шүү. Вирус шиг. Тэгээ сайн вирус гэж болно дээ. шүү Одоо вирусыг алаад ингэж устгаад байна гэж байхгүй шүү дээ. Одоо бүгдээрийг нь алчаа. За нэгт вирусыг бүгдийг нь алж чадахгүй. Тий. Нөө 3 бит гэдэг зохиол дээр гардаг шүү дээ тий. Бид нар бол шавжнаад гэдэг тий. Бид нар хичнээн хүсээ чинь шавжнууд устгах чадахгүй үстэй гэдэг шиг. Бид нар нэг тиймэрхүү бас байж магадгүй. Яг алыгээд алгаддаггүй ч юм уу тий. Эсвэл тодорхой тохиолдол одоо намайг өвтгөөд байгаа болохоор чи би чамааг аллаа гэж нэг жоо орон санаатай нэг хөрөө ингээд алчиж магадгүй. Нэг хэдийг нь алж тийм шүү дээ. За тэгэхээр тийм байгаасаа гэж ядч одоо энэ ярьж байгаа юм маань бас нэг жижигхэн сургалтын өгдөл болоод орогдтой тийм ээ. Тийм л юм аа. Би намайг яалаа. За нэг юм хэрэг. За гэхдээ аюул бол мэдээж байгаа. За аюулын хувьд бол угаасаа хэдийн нэг энэ босго утгыг авцсан байгаа гэж ойлгож байна. Энэ юу юм бэ гэхээр Anthropic компаниас саяхан гэдэг гаргасан те Америкийн нэгдсэн улсын засгийн газраас одоо хүсэлтээс нь татгалцсан нэг юм зүйл болсон. Ер нь бол энэ оны ихэр болсон л да. Anthropic компани ч те засгийн газрууд нь за та нарыг цэрэг зэсвэлтийн юмд тусвал гэдгсэн чи бид нар үгүй тэхгүй гээд одоо популизм хийж байгаа юм үнэхээр тийм юм мэдэхгүй л дээ бид нар. Гэхдээ ямар ч сан татгалцсан. За энэ яраас бол нэгэсэндээ засгийн газартайгаа та тий юм юутай бифтэй нэг болсон байна шүү дээ. Харилцаанд таагүй болж хэлж байгаа гэсэн. За тэгээд 4-р сард болохоор cloud тий Mythos 5 гэдэг энэ загварыг гаргасан. За тэгээд гаргасан ч гэсэн одоо яг зарлахаас өмнө нэг дотоодд нэг red team гэдэг улаан баг гэдэг одоо нэгэсэндээ аюулгүй байдлын баг юу юм туршилт хийгээд үтсэн чинь яг одоо кибер аюулгүй байдлын туршилт хийж үзэж байгаа юм л та. За тэгсэн чи тэрэн дээр бол олон нийтэд зарлахад хэтэрхий аюултай гэдэг ийм дүгнэлт гарсан баг. За энэ амар хэд байна. Тэгээ бүх системүүд бид нар хамгийн найдвартай гэж бодож ирсэн системүүдээс хэдэн зуун ширхэг нүг цорхоо олоод тэрийг ашиглаад нэвтрээд ингээ бодоо олгож байна. Энийг өстой олон нийт зарлчих юм бол бодоо олох юм байна гэд хойшлуулсан. Тэгээ класс вин гэдэргээл янз бүрийн юм болсон л та. За гэхдээ 6 сарын 9-нд саяхан штэ энэ чинь. Энэ Cloud Mythos 5 гэдэг загвар болохоор юм олон нийтэд ашиглахад боломжтой. Нэгсэндээ нөө төрөний кибер халдлага, биологи, химийн зэвсэг хийхэд одоо туслахгүй байдаг те. Өөрийг нь хоолборлох энтер гэсэн боломжуудыг хаагаад хаасан юм одоо нэг жоохон өөрчилсөн байдлаар ийм Cloud Fable 5 гэдэг нэртэйгээр танилцуулсан. Гараа 3 хонс. За тэгээ Америкийн одоо засгийн газраас нь те Америкийн нэгдсэн улсын засгийн газраас шууд хаас те хаа гэдгийг даалгавар гэсэн. Гэтэ зөвхөн гадаад иргэдээс хаа. Гадаад иргэд гэдэг нь болохоор бүр те Америк дотор байгаа гадаад иргэд хүртэл орно. За дээрэс нь бүр үстэй Anthropic компани дотор байгаа хүртэл гадаад ирэг орно гэж байгаа. За хэрвээ энийг хэрэгжүүлэх юм бол те энэ Anthropic компани ийм хэрэгтэй болж байгаа. Бүх хэрэглэгчтэйгээ та нар бүгдээрээ иргэний өмнөхөөр оруулдаг болох. KYC буюу Know Your Customer гэдэг юм хийх гэж байгаа. За ингэх юм бол бүх хэрэглэгч нь байхгүй болох нь ойлгомжтой. Нэгт, хоёрт одоо угаасаа тэр чинь техник технологи өвдөн чинь нэг юм систем гараа тэргээ туршиж судлаад ингэж нэвтрүүлэх хэрэгтэй байтал тэгээ нэг хоногийн дотор бид нар нэвтрүүлж чадахгүйгээд тэгээд яасан бэ гэхээр бүгдийг наас тэр гадаад байна уу дотоод байна Америк байна уу тэ бүгдээр ингэ наачих. За ингээд 3 хоногийн дотор байхгүй болсон өрхий. Гарч ирээл байхгүй болсон. Байсныг нь ч мэдж амжаагүй. Боломжгүй шүү л гэж бичих гарч ирээ. Би нөгөө боломжгүй болоо. Айгүй ухаантай байлээ. Тийм. Би ч нөгөө нэг кодыг ашиглаад кодуудаа хөгжүүлж байгаа. Дүнгүүтэл ингээд эхлээд нөгөө нэг токен хэмнэхийн тулд эхлээд нэг юм 5 4 мөрөв гэдэг мяа загвар ашиглаж байгаа. Тэгээд 5 5 руу шийдэж чадахгүй бол 5 5 руу шилжүүлнэ. За тэгвэл бүр шийдэж чадахгүй бол нэг бодлыг нь ихсгэнтэй медиум бэснийг нь хард болгоод хард бэснийг экстра хард болгоод ингээд клаудыг ороод effort гэдэг нэг юм байгаа. Тэрнтэй ажиллах юм байна тий. Тийм, кодексийн хувьд л одоо хамгийн ухаантайг нь ашиглаад нэг бодлогыг шийдэж чадахгүй харна. Би авчаад нэг евро Anthropic-ийн Fable руу гэж байгаа байхгүй. Дорн шийдэж байгаа байхгүй. Оо, ухаантай юм байна гэдэг. Гэтэ даанч үнэтэй амар их зарцуулдаг. За энийг бол дахиж ашиглахгүй байна гэл. Ингээ өөжөөс чи 3 хоногийн дараа ингээ байхгүй бол. За энэ болох байсан юм шүү дээ. Харин. За энэ маягаар бол ерөнхий хэмэл оюунд бол хөрөх ойрхон болцсон юм байна. Ер нь бол хиймэл оюуны аюул бол ингээд энэ үхэн дүрээд ирсэн юм байна. Харин чи яг ашиглаж үзсэн хүний өмнөөс ингээд хэлэхлээр тэр чамд яг юм AGI нэг юм анхан шатны юм шиг санагдсан уу? Эсвэл зүгээр л бас л нэг юм костюм одоо нэг юм юу гэдэг косметик өөрчлөлт ингээд зүгээр л юм нүрээ бодсон яг 4 8 байсан уу? Яг Sonnet Monet шиг байсан уу? Яг нь AGI гэдэг бол яг миний бодлоор бол AGI бол одоохондоо болоогүй байна. Тэр Fable 5 mob бол бас л сайжирсан. Гэтэ бүр огцом сайжирсан. Бүр амар сайжирсан.
одоо оюун ухааны хувьд бол те мангар олон тийм кодын хөгжүүлэлт инээ тэргийн асуудлууд тэр бол нэлийн одоо ууралтай гэж байгаа байхгүй те. Тэрний фүнк гэдэг юм чинь болж байгаа байхгүй. Тэгээ тэр бол айгүй мэдрэгдсэн. За тэгэхээр эн чинь ингээл улам л нөгөө хүн гэдэг чинь ойртоод байна гэдгийг л илтгэж байгаа. Тэгэхээр бид нар нэг тийм аюулын төвшнийг давчжээ. Одоо бол нэлийн сериусны төвшөнд бол очиж. Өмнө GPT гэсэн ер нь бол OpenAI зэрэг ингэжсэн шүү дээ бас. За манайх амар эвгүй болчихлоо. Гэхдээ тэр үед бол ийм кибер аюулгүй байдал талаасаа биш л дээ. Тэр үед бол нөгөө нэг хүмүүс яг түрүүний ловрийн хэрэг واخхой юу. Ловрийг одоо хийж болох нь байна. Одоо яг айгүй тийм сайн хүмүүсийг дуурайдаг, хоолойг нь дуурайдаг, ивэгийн дуурайдаг ийм загвар болчлоо. Гэх юм бол одоо нийгэмд бол ийм ловрууд амар ихсэн гэдэг утгаараа тэр хоригдж ирсэн бол одоо энэ удаа кибер аюулгүй байдал болон энэ биологийн химийн зэвсэг энэ төр гэдэг төвшөнд очиж байгаа байхгүй. Төвшнгөөр нь ангиллаад төвшнгөөр нь тэмүүд тэн дээр чинь нэг ийм имийг яаж хийх үү гэдгийг чи эсрэгээр нь ийм хорыг яаж хийх үү гэдгээд болгочихж байгаа тийм. Гих мэтлээ одоо энийг бол нэг ийм биологи хим дээр аюул сайжирсан байгаа байхгүй тийм. Тэгээ код дээр ч гэсэн ер нь бол кибер аюулгүй байдал дээр зүгээр бидний хамгийн сайн гэдэг л нь Linux юу гэдэг тэд нар чинь л одоо бүгдээрээ тэдэн 100 ширхэг цоорхоо морхоо гэдэг. Тэг яг Fable-ээр бол одоо бид нар за чи кибер аюулгүй байдал ийм алтлах хийж хайлсгуулын цоорхоо олчих юм бол шууд автоматар нөө Opus 4 8-аар шилжүүлдэг нэг ийм загвар шүү дээ. Ер нь бол өөр тийм хүчээр тэгсэн энэ дээр тэгээд зарим одоо ихэнх 10 асуултны те нэг нь бол ингээд ямар ч байсан за 100 асуултны ч юм уу ямар ч гэсэн ямар нэгэн байдлаар худлаагаасаа би тийм осолтой юм асуугаагүй байхад зарим нь ингээд 4 8 руу орчлоо гэдэг юм л та. Гэхдээ миний бодож байгаагаар шүү дээ те хэрвээ би 100 ширхэг бас тийм остой асуулт асуух юм бол нэг нь дээшээ гарах нэ дээ. За иймэрхүү шалтгаанаар бол ер нь бол энийг нөгөө jailbreak гэж нэрлэдэг байгаа байхгүй тийм. Энэ jailbreak-ийг Америкийн нэгдсэн улсын засгийн газар олж харсан баг. Энэ 3 хоногийн дотор. Тэгээд наадгаа хаа гэсэн байгаа байхгүй. За нэг иймэрхүү юм бас. За энэ бол арай сэдвээс одоорсон болчихлоо. За эцэст нь нэг айгуу тийм сонирхолтой юм яриад дуусгах энэ Ландауэрын хязгаар гэж үүдэг. Ландауэрын хязгаар гэдэг. За 1 бит мэдээллийг өөрчлөхөд хэрэг энерги зарцуулж чинь гэдэг ийм зүйл байдаг. Одоо нэгэсэндээ 1 бит мэдээллийг би устгах юм уу, бичих юм уу, өөрчлөхөд ямар хэмжээний энерги буюу юм термодинамикийн дулаан цэцруулалтыг боддог. Одоо нэгэсэндээ бидний чип халаад идэв шүү дээ. Тэр чинь ингээл баахан битүүдийг өөрчлөөс болоод ингээ халаад байгаа байхгүй. Юу ажил хийгээд шүү дээ. За тэнгууд тэр нэг ширхэг битийг хэрэг одоо термодинамикийн хувьд бол мэдээллийн онолын хувьд гэдэг юм л да тийм. Хэрэг температур зарцуулж өөрчилж байна гэдэг энэ нэгжийг хэлээд байгаа. За тэгвэл энэний хязгаар гэж үүдэг. Ландауэрын хязгаар гэдэг нь болохоор хамгийн багадаа бид нар бол ийм хэмжээгээр л одоо тийм 1 битийг өөрчилж чадна. Энээс багсан гэж бодол байхгүй гэдгийг онлын хувьд баталсан байхгүй. За тэгвэл энийг болохоор Ландауэрын хязгаарыг болохоор 10-ын хасах 21 зэрэгт жүүл буюу одоо тэг гэж бичээд цэг гэж тавиад тэгээ дахиад 21 ширхэг тэг тавиад дэг гэж тавиад нэг гээд ингээ ард нь тавиад ийм жүүл гэсэн үг. Аюу жижигхэн жоул энерги байхгүй тий. За ийм жижигхэн жоул энергиэр одоо ерөөсөө бид нар 1 битийг хамгийн багадаа тий 1 битийг өөрчилж энээс багсан гэж байхгүй. Энэ бол хязгаар. Тэгэхээр бид нар хичнээн супер хэмэл оюунтай боллоод хичнээн одоо AGI-тай боллоо гэдээ ерөөсөө энэс баг энерги зарцуулна гэж байгаа. За тэг хүний тарих бол 10-ын хас 17 жүүл байт юм байна. Хязгаар ч 21 жүүл шүү дээ. Тэгэхээр 17 жүүл гэхээр одоо яаж вэ? Одоо тэр чинь нэг юм 4 тэг 4 тэгээр одоо буюу 10,000 дахин өндөр энергиэр бид нар нэг тархин дотор 1 бит өөрчилдөг байна. Гэхдээ параллелээр ажилладаг болохоор бидний одоо нейросноч параллелээр ажилладаг болохоор 20 ватт энергиэр 1 exaflop гэдэг ийм үйлдэлийг хийж чадна бидний тарих. 20 ватт энергиэр айгүй бага энерги واخгүй чинь нэг муу хөрөгчний нэг гэрэл гээд байгаа шүү дээ тийм. Ийм ч жоохон гэрлэр бол бид нар ерөөсөө exaflop гэдэг чинь айгүй амар юм. Энэ секундэд квинтиллион буюу 1-ийн ард 18 тэг залгасан хэмжээний ийм олон үйл хийж чадна. Хүний тарих ийм бага энерги. За монголоор бол одоо ингэж явдаг. Сая тэрбум их найд тонмол гэж явдаг шүү дээ. Тэгвэл тэр тонмолын чинь дараа ер нь бол их найдын дараа тонмол гэж байгаа. За тэр тонмолын дараа чинь их ингөмөл гэж байгаа. За энэ юусоо их ингөмөл гэсэн үг. 1-ийн ард 18 тэг залгачаар их ингөмөл гэдэг байгаа юм. За бид тэгэхээр бидний нөгөө нэг ярьж тассан их найдаас ч хамаагүй байгааз. Дахиад 1000 гэдэг сая дахин их гэсэн чинь амар гоё low efficiency нөгөө нэг юм баг зардлаар дайггүй их процесс гүйцэтгэхэд бид нар руу орчих юм шиг байна. Тий, харин тий. Компьютер хийж явж байгаа. Тий. За тийм олон үйлийг бол бидний тарих уганд л хийж чадж байгаа. Гэхдээ одоогийн компьютер, одоогийн чип биш үү те. Энэ 10-ын хасах 19 жүүл гэж байгаа.
хүний тарих хасах 17 жил байсан. Нөгөө ландауны лимит чи хасах 21 жил байгаа. За тэгвэл 10-ын хасах 19 жил гэж нөгөө нэг ландауны хязгаарлал нэлээд ойрцсон. Нэгт хоёрт хүний тархинаас хамаагүй одоо efficient буюу бага энергиэр нэг битийг өөрчлөлт байгаа байхгүй. За ийм мондөг юм болцсон. Одоо бол бид нар хүний тархины энергийн зарцуултыг давсан байна шүү дээ. Уг нь компьютер. Тэгээ яагаад ингэ халаад байгаа гэдэг асуулт гарч ирнэ. За тэгэх юм бол ерөөсөө энэ хүнээс бол уг нь бол бага энергиэр зарцуулдаг гэрнэ хүний тархинаас 10 сая дахин урд ажилтдаг гэдэг юм чинь. Амар урд ажиллана. Гэхдээ ихэнх одоо нэг энерги бол лонхны үзүү гэдэг юм дээр санахон лонхны үзүү гэдэг юм дээр алдчихдаг. Фон Ноймны ботлнек гэдэг юм байдаг. За тэрэн дээр бол ерөөсөө бүр хэдэн 10-аас хэдэн 10 тэрбум дахин их энерги зарцуулдаг. Зөвхөн тэр лонхны үзүүн дээр. Тэгээд хүний тархийг гүйцэж чадахгүй байна. За тэгэхээр энэ дээр гэж байгаа рамны хувьд бол биш үү те. Одоо нэг бит зарцуулах нөө энергиэсээ 10 мянга дахин их энерги зарцуулж иж одоо ингэж нэг нас цааш нь зөөхийн хувьд тийм ээ. Тооцоолол айгүй багаар хийчихэж байгаа. Тэгтээ нөө санах хоолойгоо бичээд буцаа хуулаад авчирч тавихад л 10 мянга дахин их энерги зарцуулж байгаа байхгүй. Тэгэхээр ч ямар ч хэрэггүй болчих. За тэгээ SSD буюу одоо бидний нэрлэлээр одоо орчин үед ашиглаж байгаа энэ урт хугацааны санах хоо дотор бол хэдэн одоо 10 сая дахин их энерги зарцуулна. Дээр үе бид нар ашигладаг ус хард диск гэх юм бол хэдэн 10 тэрбум дахин их энерги зарцуулна. За иймэрхүү байдлаар бол бид нар угаасаа компьютер ерөөсөө энэ лонхны үзүү үжирлээд байгаа чи юм учирт. Хэрвээ тэр алдчихад байна шүү дээ. Тий, энэ лонхны үзүү байхгүй юм бол. За энэ лимиттэй хүрлэе гэж одоо нэгсэн доо нэг төрөний 10 нүглэ хас 21 зэрэг гэж айгүй багтай лимиттэй өрчлөө гэж нэгт. Хоёрт болохоор нөгөө санахын асуудал нь шийдэгдсэн гэж тийм ботлныг дотлын зэн байхгүй болсон. Нэгсэн доо энэ memory computation гэдэг одоо шууд санах хой дотор тооцоол хийдэг юм байна. Ингээм бол нааша цааш нь лонхны үзүү ирүүлээ. Тий. За ингэсэн байлаа гэж үтэй. Бид нар ийм компьютер хийцэн гэж бодъё л да. За тэгэх юм бол ирээдүйд байх боломжит оюун ухааны хэмжээг одоо хиймэл оюуны хэмжээг гэсэн үг шүү дээ. Дэлхий бол нарны аймгийн хэмжээнд авч үзэж болно гэж байгаа. За энийг бол Кардашевын шатлал гэж ярилдаг. Кардашевын шатлал гэдэг бол тухайн төрлөختөн тухайн соёл иргэншлийг энергийн зарцуулалтаар нэмждэг юм шатлалын арга байхгүй. За нэгдүгээр шатлал гэх юм бол тухайн дэлхийн энергийг тэр чигт нь авдаг байх хэрэгтэй. За энийг бол ерөнхийдөө шинжлэх ухаанаар бол тухайн дэлхий дээр тусч байгаа тухайн гариг дээр тусч байгаа одныхын энерги буюу одоо дэлхийхээр бол нарны энерги. Дэлхий дээр тусч байгаа бүх нарны энерги бид нар солар панелаар авлаа гэж хэлдэг тийм. Тэгэх юм бол одоо бид нар нэгдүгээр шатных болж чадна. Тий. За тэгэнгүүт эндээс ямар хиймэл оюун бий болж чадах вэ гэдэг нь шүү дээ. Дэлхий дээр бүх энергийг ашиглаад дэлхий дээр тусч байгаа бүх нарны энергийг ашиглаад 16-гийн одоо 10-ын 16 зэрэг гэдэг чи одоо 10-ын ард 1-ийн ард 16 тэг байна гэсэн үг шүү дээ. Ийм том ийм их ватт буюу 10 квадриллион ватт гэсэн үг. Их тонн бол гэдэг. За нэг иймэрхүү ватт энергитэй. За ингэснээрээ юу хийж чадах вэ? 100 децилион флоп гэдэг. Энийг л одоо бид нар эксафлоп, йотафлоп гэж дэше явдаг. Ингээ явсараа 100 йотафлоп гэдэг юм сайн. Йотафлопнд дахиад йотон ширхэг йотафлоп болсон. Энэ юу бүр ингээ бидний төсөөлшгүй яахтар том тоолж байгаа. За ийм амар оюун ухаантай юм гарч ирнэ. За энэ бол 10-ын ард 35 тэг одоо залгасан хэмжээний. Энийг бид нар монголоор сайт төр өргөсөн гэдэг юм байна. За тэгэхээр хүнээс энэ бол 17 тэгээр илүү ийм оюун ухаантай. Нөгөө нэг exaflop гэдэг тоо байсан шүү дээ. Юу лээ? Нэг их хингүүмэл гэдэг тоо байсан. Энийний чаар дахиад 17 тэгцэлсэн гэсэн. Ийм ухаантай оюун ухаан. Юу вэ? Тэгээ одоо нөгөө нэг юу ах юм уу? За яг хөө энергийг бол авчлаа. За компьютер бол яг хөө хийчлээ гэхээр тэр компьютер чинь их байх хэрэг гарахгүй юм. Энерги бол яг авч байна. Окей, ойлголоо. Тэгмээ тэр чинь энерги чинь компьютерлөө явж компьютерыг ажилуулаад компьютер тооцоол хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр компьютер байх хэрэгтэй болно шүү дээ. Тэр компьютер чинь биетээр байх чинь айгүй одоо нэг юм баахан силикон за юу гэдэг хэрэгцүүд нь хэрэгтэй боллоо. Тэгээд тэр нь дэлхийгээс ингэж гарч ирж ингэж чадах юм. Ер нь бол ийм шалтгаанаар бол бид нар одоо сансарт дата төв өнтер байгуулах гэдэг шалтгаан нь ерөөсөө нэгт. Хоёрт одоо яг түрүүний хэлсэн над чинь амар чухал юм баггүй. Нөгөө нэг түүхийдийн асуудал гэсэн тийм. Онол нь хагас дамжуулагч. Гэтэ бид нар чинь нөгөө нэг 2 нанометр 1 нанометр гэл одоо бүр ингээ нанометр хэмжээнд хүрчлээ шүү дээ тийм. Энэ жижиг сэгцэн угаасаа чип бол ингээ хямдраал байна. Тийм. Томроол байна. За гэхдээ мэдээж нэг хязгаар тулна. Дэлхий дээр бүх хагас дамжуулагч бүх одоо энэ байгалийн хавар элементүүдийг ашиглачлаа гэж бодъё. За тэгвэл одоо бид нар хаашаа явах хэрэгтэй вэ гэхээр 2 дахь шатны Кардашевын шатлал руу явах хэрэгтэй. За энэ бол ерөөсөө тухайн одныхоо энергийг тэр чигт авахыг хэлж байгаа. Энэ бол нэг өсөндөө
одоо дэлхийхээр бол нараа гэсэн үг шүү дээ, тий. Нарны бүх энергиг байхгүй болно ах. бид нар одоо дэлхий дээр тусч байгаа л нарны энерги сайн явсан шүү дээ, нэгдүгээр төрлөختөнд. Тэгвэл одоо хоёрдугаар шатны бол нарыг тэр чигтэн. Нарны ямар ч энерги хадшин гарахгүйгээр нэг нарыг бүрхэнэ гэсэн үг. Энэ солар панелээр бүрхэнэ. За ингээд энийг Dyson Sphere энэ гэж амар зөртэй нэрлэдэг. Үхтлэн сорохгүй зүгээр цацруулж байгаа бүх юмыг цацруулж байгаа бүх юмыг зарна гэсэн. Сорно. За энийг бол нарны бүх эрчим хүчийг ашиглана гэдэг. За энэ бол 1048 флоп үйл хийж чадна. Энэ их энергиэр бид нэр. За энэ юу гэсэн үг гэхээр латин нэр гэж байхгүй. Тэ Монгол нэр байгаа. За энэ болохоор их тийм хөргсөн гэдэг юм байна. Их тийм хөргсөн одоо тийм хөргсөн. Тийм хөргсөн. 10-ын ард нэгийн ард 48 тэг залгангууд их тийм хөргсөн гэдэг тоолт юм байна. Тийм ялгуулсан гэдэг тийм юм тий. Тэгээд энэ нэг тийм хөргсөн ийм флоп үйл хийдэг болж чадна. За энэ бол ерөөсөө хүний тархинаас одоо нэг хүний тархины эксофлопиар дахиад 30 тэг залгана гэсэн үг. За ийм мундаг оюун ухаан гарч ирнэ. За ийм оюун ухаанаар л бид нар юу хийх дараагийнхаа од руу явж болно. За тэгээд дараагийн одоо эзлээд ингээд галактик тэр чигт эзлэх юм бол бид 3 дугаар төрлийнх болно. Нэг хүнээс 30 дахин илүү сайн сэтгэж чадгууц гэсэн үг. 30 дахин биш. 30 тэг дахин. Одоо тэрийг ямар тоо гэдгийг бид нар мэдэхгүй. Тэгээ 30 дахин чи хэд байлаа? За мэдэхгүй. Тэр өстэй нэг юм бас нэг тоо байгаа. 30 тэг залгасантай дахин тий 30 тэг залгасан нэгэн ард 30 тэг залгасан дахин их гэрч одоо юу гэсэн ч юм те. Тий нэг ямар ч юм бол. За тэгээд ингээ энэ маягаар бид нар 3 дахь төрлөختөн болж болно. Гээд ингээ цаашаа явж болно. За амарчсан хиймэл оюуны хувьд бол энерги хамгийн чухал юм байна. За бид нар дэлхий дээрх одоо энэ энерги ашиглаад яаж хийж байгаад нэг AGI-тай болж чадлаа гэх юм бол AGI маань цаашаа өөрөөрөө хөгжүүлээд ASI буюу super intelligent болох юм байна. Тэгээд гариг дээрх одоо бидний бүх асуудлыг шийдээд өгчин одоо энергийн асуудлыг шийдэж штэ. За тэгээд нарны панелуудаа сансар цайхан бариа те сарн дээрээ байсан тойрог зам дээрээ барьдаг гэсэн ингээд ингээ барьчин сансартаа. За тэгээд энэ маягаар ингээд нэг төрүүний түүх хийдийн асуудлыг чинь бол будар гариг шийднэ гэдэг байгаа байхгүй. Буд гариг. Тийм. Буд гариг бол тэр чигтээ металл гариг гэдэг байгаа байхгүй ерөөсөө. Тэгэхээр энэ металл гариг бол ерөөсөө бид нар нарыг ингээд те бүрхэхэд бол хангалттай хэмжээний юм солар панел тэндээс хийх хэмжээний юу гаргаж авч чадна те. За тэгэхээр бид нар бол буд гариг бол тэр чигтээ нэг юм орд. Бидний одоо уул уурхааны. Тэгээ уул уурхаа орд байхгүй те. Тэгээ тэрийг очиж олборлоод тэндээс нь шууд ингээд нарны тойрог замуудлаа ингээд шидээд Dyson Sphere бариад за тэгээ бид нар нэг юм гариг эзэл бүр од эзэлсэн те. Ийм 2 дугаар төрлийн Kardashian шатлын тийм л оюунтай болчихж байгаа. За super intelligence. За эн чинь цаашаа ингээд бусад бүх однуудыг эзэлнэ. Нөгөө гаргаж ирсэн энергиэр хийштэй дараагийн однууд руу харвана. За тэгээд тэн дээр очиод нэг юм вирус шиг халдварлал ингээл явдаг. Нэг иймэрхүү юм болно гэсэн үг. За ямар ч сан хиймэл оюуны хувьд бол төгсгөл нь бол нэг иймэрхүү тэ нэг хиймэл оюуны төгсгөл гэж байгаа мөхөр одоо байж байгаа бүчиж байгаа ямар ч л алсраад алга болж байгаа тий. Бидний хувьд төгссөн шүү. Биднээс илүү сайн байна. Тий. Нэг иймэрхүү юм болно. Хиймэл оюуны ухааны хувьд бид нар төгсөөд байгаа юм шүү. Тий. Хиймэл оюуны төгсгөл гэсэн чинь л бидний төгсгөл гэдэг нээс тий. За ямар ч иймэрхүү юм чирээд аваад ирсэн. За энэ бол одоо манай удирдлын шинжлэх ухааны гайхамшиг гэдэг нэвтрүүлгийн хувьд бол сүүлчийн дугаар байлаа. За ингээд дараагийн удирдал хүртэл одоо ингээд баяртай л гэж хэлье да. За баярлаа, баяртай. Тэгээд энэ нөгөө цэнгэл төгсгөлийн явуулаагүй эхлэлийн л явуулсан. Төгсгөлд нь юу гэж хэлдгийг би сайн мэдэхгүй гэж байна. За манай одоо нэвтрүүлгийг бол Eguine оюун болон Bolor Soft компаниуд ивент итгэж хамтарч ажиллаа. Бас мөн Unitel компани маань ивент итгэж хамтарч ажилласан байгаа. За ингээд манайх 107 болон 83.3 хөстөлгөөнөөр явж байгаа. Тийм хөстөлгөөнөөр явж байгаа. За ингээд энэ хүртэл хамт одоо шимтэн сонссон үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.